Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн Од Мөндөр суваг, Ген ТV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хос дэлгүүрээр хүлээ авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн чанартайг нь хамгийн амттайг нь урайтай мянган найз амьтны дэлгүүр, за мөн спортын хувцсыг Америкаас урайтай Заяа спорт шоп дэмж ажиллаж байна. За студид хөтлөгч Уран Чимэг Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ гүтгэгдсэн амьтдын клуб буюу энэ дугаараараа бид амьтдын ертөнцийн дэх худал эргэлзээтэй ойлголтууд, тэдгээрийн талаарх үнэн баримтуудыг дэлгэн ярилцсанаа. За харин тий одоо хүмүүсийн тухай бас элдв домог байдаг шиг амьтдын тухай одоо зүгээр явж байгаа амьтныг харааж байна одоо гэх мэт те янз бүрийн буруу ойлголтууд одоо насаар нь гүтгдэг одоо иймэрхүү зүйлс байдгаа. Тэгээд яг ямар зүйл одоо бидний дунд ингэж тогтцоо ойлголтууд байдаг талаар өнөөдөр ярилцъя. За та бүхэн одоо хэзээ нэгэн цагт ийм үслэг загас байдаг талаар сонсч ирсэн үү? Тэгээд энэ тухай бас нэг Facebook-ийн загасчдын групп дээр энэ сонирхолтой баримт гэж гарч ирлээд оруулсан байна л та. Тэгээд үнийг хараад бас энэ тухай ярилцъя гэж бодлоо. За энэ ингэсэн байна. Нэгэн цагт устж үгүй болсон гэж бодож байсан үслэг хулд Ваймингийн уснаас дахин олдсон тухай мэдээлэл явж байсан. Тэгэд 2024 оны 8 дугаар сарын 23-нд Ваймин мужийн нэгэн загасчин эрт дээр үес устж үгүй болсон гэж үзэж байсан загсыг барьж авсан. Тэгээ сүүлийн 50 гаруй жил үзээгүй намтныг дахин нээсэн нь нутгийн иргэдийг гайхшруулж байгаль хамгаалагчдын сэтгэлийг хөдлөсөн үйл явдал болсон. За үслэг форел нь өвөрмөц үслэг төрхөөрөө алдартай байсан бөгөөд нэгэн цагт Вайман мужийн баруун болон баруун хойд хэсгийн горих гол мөрөнд харагдсан байна. Гэсэн хэдиж 1970-ад оны ихэр энэ зүйлийг загасчилж байсан гэж үздэг байжээ. Тэгээ энэ хүү үслэг эдлэлийг нь болохоор тансаг хувцас үйлдвэрлэгчид өндрөөр үнэлдэг байсан. За хүрэн, бээли, малгай үйлдвэрлэхэд ашиглаж байсан тул одоо тоо толгой буурахад хүрсэн. За саяхан барьсан энэ хүү загас бол 1970 оноос хойш огт баригдаж байгаагүй одоо энэ загсыг барьсан гин. За нэрийг нь зарлаагүй загас чинь энэ хүү ер бусын олдврыг хадгалан уг загсыг одоо барихаар төлөвлөж байсан. За өслөг форел дахин олдсон энэ зүйл Ваймингийн усанд одоо оршсоор байсан гэсэн итгэл найдварыг төрүүлж цөөхөн энэ амьд үлдсэн популяцийн талаарх эргэлзээ төрүүлж байсан. Тэгээ зэрлэг ан амьтдын мэрэгчлэтнүүдийн өслөг форелийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч болох талаар судалж байгаа бөгөөд энэ нь Ваймингийн гол горхины сүүлчийн одоо бас загас биш гэдгийг батлах болно гэсэн ийм мэдээлэл явсан. Тэгэхээр зурган дээр харж байгаачлан одоо бүр юм муур шиг үстэй тийм загасагаад тэгээд малгай толгой хийдэг байсан гэх зэрэг нь одоо маш их одоо сонирхол татаж хүмүүс үнийг одоо дагуулгаалган төмөн түгэж би юундээ сонирхолсон. Гэтэл одоо яг үнэн үйл явдал юу болсон бэ гэхээр үслэг хул загасны тухай мэдээллийг хараад одоо олон хүн итгэж байгааг бас харахад өнөөдрийн энэ сэдв болол одоо маш чухал үнэн мэдээллийг та бүхэнд яг хүргэх гэж байна. Тэгээд Исланд ард түмэн болон Америкчуудын дунд тархсан ийм цуурхал аман ярианы дөвлгөр домгийн шахуу ийм амьтан юм байна л та. За тэдний яриагаар бол хойд өргөргийн хүүтэн усанд эдгээр загас дасан зохицохын тулд одоо ийм шивүү үстэй одоо хүүтнээс бие хамгаалах. За Исландаар энэ Harry Truth гэж нэрлэх нь энэ чөтгөр эсвэл одоо үлэмж биетэй авраг хүмүүсийн загсыг бүтээгээд хүмүүсийг шийтгэхээр гол усанд нь тавьсан загас гэж яригддаг. За энэ яриа бүр 17 дугаар зуунаас эхлээд одоо хүмүүсийг ийм загас барьвал хүрч болохгүй. Одоо шууд тавих хэрэгтэй, маш аюултай. Одоо идвэл маш одоо хачаа чин ич хитийн ч юм уу те ийм хариу уруул явагдаж өөхөх аюултай гэдэг цуурхал дамнаас ам дамжин загасчдын дунд тархсаар 1929 онд Америкийн Монтана мужийн зэрлэг байгалийн сэтгүүл төртөл одоо нэгэн үслэг загсыг барьсны дараа тэр дороо дэлбэрэн үснээс арьсан л үлдсэн тухай ингэж нийтлэл гарч ирсэн. За хүмүүс иймэрхүү ярианд дуртай болсон л хойно одоо энэхүү аман яриаг хурцтайгаар маш өргөн тархсан. За нэгэн үсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар манайх үс ургуулдаг бүтээгдэхүүнээ одоо голд санаандгүй алдсан чинь загсанд үс ургачлаа хэмээн одоо ийм те тоглож хүртэлсэн байдаг. Тэг яг үнэндээ яг ямар учиртай вэ гэхээр загас за тэр дундаа хулд загасын овгийн загас бол үстэй байх биологийн боломж огт байхгүй юм байна. За үс бол хөгтөн амьтны л шинж тэмдэг байдаг. Яг одоо зарим төрлийн мөөгөнцрийн халдвар авсан загас бие дээрээ юм цагаан хөвбөн мэт одоо хайрсныхан дороос л ингэж нэг баг зэрэг нэг тийм мөөгөнцөр чинь нэг тийм үслэг юм шиг харагдаад байдаг шүү дээ. За ийм зүйл яг ингэж ургаж нэг үстэй юм шиг харагдах
тийм байдал байна уу гэхээс бол загсанд бол урахгүй юм байна. Тэгээд та бүхэн одоо энэ бэлэгцэн дээр гарч байгаа яг үслэг загсыг харахаар хүн бас ер нь толгой иргмээр байгаад итгэжмээр нилээ ирэглээ. Тэгэхээр энэ одоо нөгөө хуурамч фотошоп зураг. За эсвэл одоо нөгөө загсан дээр одоо ноос үстэй материалаар ийм хуурамч байдлаар хийсэн те. За одоо 1900-аад онд энэ Монтано мужийн музейн хошин үзмэр болж одоо хуул загасны бие туулайн үсээр наасан ийм чимэглэл нүртэл хадгалагдчих байдаг юм байна. Тэгэхээр сая хэлсэнчлэн нөгөө зөвхөн хөхтөн амьтан үстэй гэдэг гэж байгаа. Одоо бас нэгэн гол мэдээлэл нь те. Тэгэхээр одоо жишээлбэл цагаан гэхэд арьсан зузаан ч гэсэн ингээ маш жижигхэн юм үснүүд яг ингээ ойрхон те. Ингээ биеинд нүрхээр юм үс бас байдаг. За халим дельфин ч бас нөгөө хөхтөн амьтан. Халим дельфин бид нар бол нөгөө үсгүү гэж мэдэн штэ гөлгөр байдаг те. Гэсэн тийм арьсан дээр нь одоо жижиг үл мэдэгдэх үсний ууттай. Одоо тий бүрэн арилаагүй гэх юм уу зүгээрээ хөгтөн амтан гэдэг одоо илтгэдэг баг жишээтэй. За зарим төрлийн нөгөө аалз ялаа шавж энэ төр бас нэг жоох өстэй юм шиг харагдаад идэх те. За энэ бол яг өндөө нөгөө мэдрэгч бүтцтэй юм одоо мэдрэгч гэх юм уу тийм зүйл болохоос яг нөгөө үсийг бүтээдэг зүйл бүтээгээгүй гэсэн үг. За шувуудын хувьд бол үс биш өд байх нэ. Шувууны өд гэж яриаш нэрээ тийм. Дундаа тэр чинь нөгөө хөндий гурс өдөртэй те. Бас бид нэр өнөөдөр нөгөө амтны эрхийг хамгаалах нэвтрүүлэг хийж байгаа юм шиг надад санагдлаа. Нөгөө хэрэг бол өстой муу ёрын амтан муур бол эзнээ алахыг хүсдэг гэдэл бид бас олон жил гүтгэж ирсэн шүү. Амтны бодол уншдаг зарим хүмүүс. Тийм, саяны загсан дээр бодлолд бас нөгөө нэг загсны арьсан шүүв гэдэл баахан загсыг шулаад хайж мэдээ гэж айж ийлаа шгүй дээ. За бид нар одоо заан хулганаас айдаг гэж хөөхд байхасаа ч юм уу ерөнхийдөө кинон дээрээс зохиол дээрээс уншаад тэгж боддог. За хөвчлээ одоо хүүхэлдэйн кино ч юм уу те аль нэг заан жижигхэн хулганаас айж сандраад сандал дээр гарч зогсож байгааг тэр дүрслэлийг хүүхэлдэйн киноноос харж ирсэн. За энэ ойлголт нь за бүр эртний грекийн одоо фабл буюу ёх төлгөрүүд дээр хүртэл одоо ингэж дүрслэн гарсан байдаг. Тэгээ хожим циркийн үзүүлбэрүүд Диснейгийн хүүхэлдэйн кинонуудаар улам түгээмэл болсноор бид одоо ингэж боддог болжээ. Тэгсэн чинь бодит амьдрал дээр бол заан хулганаас өөр айдаггүй юм байна. За үнэндээ яг ингэж хулганаас цочиж үсрээд байгаа ч юм уу холдоод байгаа нэг ийм хариу үйлдэл гаргаад байгаа шалтгаан нь жижиг амтан генет хөдлөөд одоо хөлнийх нь ойр орчимд гүйхээр тэр том амтанд үүсэж байгаа гинтийн цочрлоосоо болоод тэгээд одоо зааны нүдний хараа ч юм уу тийм хүн шиг ингээ бүгдийг хараад иж чаддгүй юм байна л да. Голдуу үнэрлэх сонсох эрхтнэрээ бие хамгаалж ингэж сэрэмж авч идэг, найддаг тэрэндээ. Тэгэхээр генет хөдөлсөн жижиг зүйлд цочих нь зүгээр л одоо тэр заан том биетэй амтны болгоомжилж байгаа рефлекс гэж байгаа юм байна зүгээр. Юулээ гэд ингээд гижиг нь хөрөх ч юм уу тийм цочиж байгаа гэсэн үг юм. Бид нар нөгөө нүдэ бочоод харанхууд явж хахад юмд ч хүрсэн эвгүй санагддаг. Яг тэрнтэй адилхан юм байна. Тэгээд судалгаагаар бол зааныг хулгантай хамт огтонтой ч юм уу мэрэгч амттай хамт ойрхон байлгахад ерөөс айж байгаа шинж тэмдэг бол байхгүй, харж байгаа тохиолдолд айхгүй байдаг юм байна. За тэднийг үнэхээр айлгадаг хулганаас жижигхэн биетэй амтан бол байна. За тэр нь тэгсэн чинь зүгийн юм байна. За зүгийн хатгалт бол зааны тэр нүүд ам хошууны нэмгэн тэр мэдрэмтгий арсны хэсгийг одоо хазах юм бол маш их өвтөгдөг. За тэгээ тэндээ хүрч чадахгүй ч юм айгу зовиртой байлгаж чаддаг учраас одоо энэ зааны зүгийнөөс айж байгаа айдсын далимдуулаад Африкт тариачид бол заан тарийн талбайдаа оруулахгүй тулд зүгийн үүрэн хашаа хүртэл ашигладаг. За тэгэхээр тэд зүгийнөөс айдаг учраас хашаанаас нь холоор явдаг гэсэн үг юм байна. Тэгэхээр одоо заан хулганаас айдаг гэсэн ойлголт зүгээр аман ярианд байдаг юм бидний мэдэх хөөрхөн домог байна. Тэд жижиг амтнаас биш харин гинтийн хөдөлгөөнөөс болгоомжилж байгаа ийм хөөрхөн ухаалаг амтд юм аа. Тэгэхээр одоо бүгдээрээ Google-ийн кинон дээрээс үзсэн тэр ойлголтоо мартацгаая. Тэгээ одоо ер нь дэлхийн нийтээрээ заан унахыг ер нь хориглоод байгаа л та. Зарим газар зөвшөөрөлтэй байдаг. Нөгөө гадаа хаалган дээр нь болохоор заан хурц үзүүртэй зүйлээс айдаг. Эднийд одоо ийм хадуур ийм алах шиг ийм үзүүртэй ийм зүйлүүдээр зааныг тэгж нөгөө заалж удирдах бүхэн амтныг ийм эртээ төмрөөрөлтэй худлаар суунд нэг хайчны утганы ир шиг юмар ингэж хатгаж явуулдаг. Тэгээ ер нь заан унахыг айгүй бас
хориглох хэрэгтэй юм билээ. Одоо энэ тэнд явж байхдаа сонирхоод унах биш, яг эсрэгээр нь бодох хэрэгтэй юм билээ. Нэр идэв шүү. Маад одоо нэг элсэн тасархай дээр байдаг нэг хідэн тэмээ. Бүр нэг зовцсон. За манай тэр хөвсгөлд байдаг нэг хідэн цаа буг. Бүр нэг иймэр сүлд мүлдэн бүр дорогдсон те. Цаа бугыг хүн тайгад нь очиод үзэх байтал наан далай дээр авчираа тавьсан. Ямар өрөвдмөр хэцүү хиймэргүй харагддаг гэж бодно. Байх газраа байгалийнхаа чамар амьдрмаар юм те. Тийм шүү. За дараагийн амтан бол одоо бидний дунд төгөөмөл одоо маш одоо гүтгэлэг дунд амьдардаг нэг амтан байгаа. За энэ бол хамилон юм аа. Тэгэхээр хамилон орчиндөө уусахын тулд өнгөө хувиргадаг гэж бид нэр ер нь л боддог. Би тэгж бодож байна. Тий. Тэгэхээр хүмүүсийн дунд хамилон одоо ямар ч орчинд те одоо хээтэй, зураастай эсвэл одоо шал өөр өнгөн дээр ингэж тохируулаад өнгөө сольж чаддаг гэсэн буруу ойлголт байдаг. За энэ ойлголт бол хэдэн зууны өмнө жуулчид хамилон өнгөө өөрчилж байгааг анх ажиглаад тэднийг өнгөө далдлах зорилгоор ингэж одоо сольдог гэж андуурсан мэдээллээс болж ийм одоо дэлгэрсэн байна. За гэвч орчин үеийн судалгаагаар болохоор хамилаанууд өнгөө солих шалтгаан нь орчиндөө уус нь нуугдах зорилгоор биш, харин өөр хоорондоо харилцах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх болон одоо биеийн температураа зохицуулах зорилготой болох нь бол тогтоцсон. За хамилааны арьсанд хроматофор гэдэг энэ өнгө үүсгдэг эсүүд болон эритофор гэдэг одоо гэрэл ойлгогч эсүүд гэж нэрлэгдэх тусгай эсийн давхаргууд байдаг. За эдгээр эсүүд нь гэрлийг өөр өнцгөр ойлгож тарааснаар хамилааны арьсны өнгийг ингэж өөрчилж чаддаг. За тэгээд энэ эсүүдээрээ тайван удаашрах үедээ хөвчлэн ногоон эсвэл бордон өнгөтэй болдог. Ууралсан айсан эсвэл одоо хосоо татах оролдлого хийж явах үедээ тод шар хөх улаан өнгийн зэрэг өнгөн шилждэг болохоос биш нэг орчиндөө зөгцөөд байгаа юм биш те. За одоо бас нөгөө нар хит халж байгаа үед бол цайвар өнгөтэй болж хит халтаас сэргийлдэг. За сэрүү үед бол бараа өнгөтэй одоо болдог. Тиймээс хамилан ямар ч хээтэй эсвэл одоо тий хананд бүрэн уусах юм чадвартай байгалийн иж хиттэй тийм ч одоо бидний төсөөлдөг шиг тийм иж хиттэй юм гэж байхгүй. За тэдний өнгө өөрчлөгдөх нь илүү нарийн энэ биологийн процесс бөгөөд одоо сэтгэл санаа харилцаа дулааны тэнцвэрийн одоо илэрхийлэл байх нь шүү дээ. Дэлгэсэн ном шиг ил тод гэдэг шиг одоо гаднах харьсаараа одоо энэ амьтан яг яагаад байгаа вэ гэдгийг нь одоо бид нар хараад мэдэх нь байна. Одоо энэ буруу ойлголтууд түрүүн хэлсэнчлэн нөгөө хүүхэлдэйн кинонуудаас бас их ихэн болноо. Одоо Monster Inc гэдэг нөгөө хүүхэлдэйн Mike Wazowski гэдэг те. Яг адилхан болоод гэдэг те. Нэг хамлын шиг амьтан одоо тэр энэ төр чи ингээ сайхан тэрийг хүмүүс хараад нэг те. Бас нэг жоохон нөлөөлж штэ. Тэгээ өнгө нь өөрчлөг гэдэг амтай хамлиантайгаа зүүрлээ бодчихдог байхгүй. Тэр чинь бүр зураастай юутай итэн дэврээдэг штэ угаасаа. Сэтгэл санааны харилцаа дулааны тэнцвэр гэдэг юм чинь өөр юм яваад багт бид нар тий халуун үтнээ зохицуулах гэдэг чинь андуураад ирээс. За бас нэг буруу ойлголт байна. За нохой зөвхөн хар за цагаан өнгөөр хардаг гэдэг ойлголт байдаг юм байна бидний дунд. За олон жилийн турш хүмүүс нохой зөвхөн хар цагаан өнгөөр хардаг. За бүх юмыг одоо ерөнхийдөө нохой нэг юм саарал өнгөн ертөнцөөр л хардаг гэж бид бас нэлээд удаан бодож явсан юм байна. Энэ ойлголт бол ерөөсөө бүр 20 дугаар зууны эхээр эрдэмтэд анх ажиглаад тэгээд хүний нүдний бүтэцтэй адилгүй одоо амьтад өнгө ялгаж чадахгүй гэж одоо таамаглал дэвшүүлснээс үүдэлтэйгээр бид ингэж боддог байсан. За гэвч орчин үеийн судалгаагаар бол нохой өнгө ялгаж харж чаддаг нь батлагдсан. Нохоонууд ертөнцөөс өнгөлөг байх нь шүү. Харин хүний нүд шиг одоо бүх өнгийг бол харж чадахгүй. Тэгвэл би энэ дээр бас хүн яг бүгдийг хардггүй гэж бас хэлмээр байна. За хүний нүдэнд улаан, ногоон, хөх өнгийг ялгадаг тийм 3 төрлийн конус эс байгаа. За харин нохойд бол зөвхөн хөх, шар өнгийг ялгадаг тийм 2 төрлийн эстэй юм байна. Хүнээс бол дутуу байгаа юм те. Энэ нь болохоор нохой улаан болон ногоон өнгийг ялгаж чадахгүй гэсэн үг. Одоо бидний харж байгаагаас 2 өнгийг дутуу харж байна. Жишээ нь одоо жишээлбэл улаан бөмбөгийг ногоон өвсөн дээр хайчаад нохоогоо одоо аваад ирээчээ гэж одоо сургацсан нохоодоо тушааж байгаа бол тэрийг юм ногоон өвсөн дээр улаан бөмбөг гэж харахгүйгээр ер нь шар ч юм уу бордон өнгөтэй яг жоо ялгарх үйц гэж хараад л авчирж өгнө гэсэн үг. Бидний шиг яг өнгөөр нь бол харахгүй байгаа. Тэгэхээр тэдний өнгө харж байгаа чадвар бол улаан ногоон өнгө ялгахгүй. Одоо тийм хүмүүс байдаг шүү дээ. Зарим өнгөийг ялгаж харж чаддаг. Тийм хүнтэй яг адилхан харж байна гэсэн үг.
Тэгтэл өнгөлөг байгаас тийм. Тийм байна. Тэгээ би бас нэг анх муур авчаад муур ямар өнгөөр ертөнцийг хардаг вэ гэж хайж үзчихэж билээ. Тэгээ тэр шиг. За, нэвтрүүлгийн хамтран аялагчаа танилцуулаад өргөжлүүлье. Хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр маань нэвэддгээ ажиллаж байгаа. Тэгэхээр мянган найз амьтны дэлгүүр аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг. Тэжээр амьтны хоол нэмэлт тэжээлийн Kitchen Flavor брэндтэй хамтарч ажилладаг. Тэгэхээр эднийх ихэнх амьтны хоолны агуулмж нь өнгө амт оруулагч, будагч бодис, үр тариа болон ургамлын гаралтай ураг ашиглаж үйлдвэрлэдэг байсан бол нэг Kitchen Flavor эрүүл мэндэд дээлтэй сайн чанарын эслэг амьтны гаралтай ураг буюу жинхэнэ махан хоолыг санал болгож байна. Тэгэхээр бид нар хайртай хөөрхөн амьтандаа бас хамгийн аятайхан юм идүүлчмээр байгаа гэдэг тий. Тэгэхээр юу аятайхан гэдгийг өмнөөс нь бид нар мэдэхгүй шүү дээ. Нөгөө амтлах хэл мэлний бүтэцтэй ходоод эсүүд нь өөр учраас тэрийг одоо бид нэр өстой тэнгэр мэдэг гэдэг шиг юм болдог байхгүй юу. Гэтэл одоо яг энэ дэлхийн стандартын одоо тий хамгийн сүүлийн чиг хандлагыг одоо оруулж байгаа эрүүл мэндэд нээлттэй одоо ийм баталгаатай газраас хоол хүнсээ авч бол ер нь сэтгэлд их амар байдаг. Тэгвэл заримдаа хоол өгчөд араас нь ингээд хэр хоол гэж бодогдоод аягүй хэцүү байдаг тий. Тэгээ ямар тэрийг наамаас ч үзсэгч бичлээ биш тий. Тэгэхээр одоо эднийх гизцийг чочроохгүй сайн чанарын тос махны ураг хүнсний нарийн ногоноос гаргаж авсан нүүр сусаар баялаг болохоор хүний хар бол одоо соёлын хоолтой адил тэгсэн хэрний шин тэжээлтэй за эрүүл хоол гэж хэлж болно. За муурны гоо сайхны хоол бол бөөр шээсний замын өвчлөөс урьдчилан сэргийлэх хоол гэж байна. Насанд хүрсэн муурны хоол, зулцхан муурны хоол. За гадуур бол зүгээр л муурны хоол гэж байж байгаа болохоос одоо ийм олон төрөл байхыг бол би бол сайн мэдэхгүй байгаа. Эднийд бол одоо сонголт өргөн байна. За гөлөг насанд хүрэгч нохой, бага үйлдвэрийн нохой, Антарктид гэрэл насанд хүрэгч, дунд олон бүр том үйлдвэрийн нохойнууд гэсэн одоо олон сонголтуудтай байна. За холбогдох хугацааны дугаар нь 7749 88 88 93 55 88. За Facebook дээр болохоор Kitchen Flavor Mongolia гэдэг та бүхэн маань дагаад авчвал бас хайртай өрхөн ховор үйлдвэрийн ч юм уу те нохой муурныхаа хоолыг бас эднийхээс авбал одоо маш олон сонголттой байгаа. Тэгээд амьтдын ертөнцийн амьтдыг хүмүүст таниулах одоо нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажилладаг танаа байгууллагын хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За дараагийн буруу ойлголт бол шувууны үүрэнд сүүдрээ бүү тусаг эрхэн голдог юм гинлээ гэж сонсч ирсэн Өө үү? өчтөгчнөө сонссон үйлдвэр юм. Тэгээ сүүдрээ тусахаараа өстой ямар их гимшдэг байваа. Тэг яг голсон уу? Харин тий тэр асуулт тий энийг бас гайхдаг байсан. Сүүдэр тусныг яаж мэдхийн тий? Яг оноо би бүр айгүй гайхдаг байсан. Ингээд тэр одоо их нь байхгүй. Тэг намайг ингээд сүүдрээ тусгаал явахаар яаж мэдээд байгаа юм бүр амар гайхмаар. Тэг гологдсон болов үгүй болов өнтергээд нөгөө шаналаад ах чинь бас айгүй хэцүү шттэ бас тий. За тэгвэл одоо дэлхийн баг аль ч улсад түгээмэл үүдэг юм ойлголт байт юм аа л да. Одоо зөвхөн манай монголчуудынх ч бас биш. Тэгэхээр эцэг хүүхдүүдээр амьтныг зовоохоос сэргийлэхийн тулд одоо ярьдаг байгаль хамгаалалт талаасаа зөвчгсөн үннээс одоо маш хол юм ойлголт юм аа. За англи хэл дээр болохоор touching baby bird makes it mother abandon it гэж одоо ийм өгүүлбэр байдаг юм байна л да. Одоо зүүр үг гэдэг шиг тийм байна. Тийм их шуун хин нэгэн одоо өндгөнд нь хүрсэн байгааг үнрээрээ мэдээд орхино гэсэн одоо ийм тайлбар. За гэвч одоо шувууд ер нь бол ийм үнэрлэх мэдрэмж одоо бараг байдаггүй гэж хэлж болно. Тэгээд эцгүй хоронд нь хин нэгэн ирээд сүүдрээ тусгасан эсхийг бол бүгүрч мэдэх ер нь ямар ч боломж байхгүй шинжлэх ухааны үүднээс яг удаан сүйдэрлж байгаа гэж бодоход яг өндөг хөрж юм уу те одоо мэдээж тэгэж сүйдэртэй байгаа гэвэл хөрдөг ч юм уу тийм эсвэл хин нэгэн одоо хуруу гараараа хүрээд одоо хагарах зэрэг эрсдэл бол мэдээж байгаа. Тэгэд энэхүү ойлголт бол магадгүй хүүхдүүдийг байгаль хамгаалалт талаас ерөнхийд нь сайн зөвлөмж гисэн одоо үнэн байдал нь бол худлаа байх нь те үннээс хит зөрүүтэй гэж байгаа юм байна те. Тиймээс хэрэг та одоо газар тунсан шувууны өндгийг олох юм бол одоо түүнийг аваад үүрэнд нь хийчих болно гэсэн. За зөвхөн анхааралтай одоо эцэг эхт нь одоо эргүүлэн ингэж аятайхан хагалчихгүйхан шиг л хийх ийм боломжтой гэж байгаа. Тэгээ ер нь үүнээс харахад бол нөгөө нэг эртээр үеэсээ бид нөгөө хүмүүсийг айцсаар нь ингэж удирдах. За тэгээд нөгөө амьтнаа хайрлах зорилгоор ч юм уу ямар нэгэн байдлаар ингэж одоо айцсаар нь удирдах гэдэг нь шүү дээ тий. Гэтэл ер нь яг үнэндээ бол одоо бид нэр айцаараа биш зүгээр л оюун ухаанаараа бид нар энэ амьтныг алах ёсгүй те одоо үнэн зүйлийг мэдэх хэрэгтэй мэдээд өөрийнхөө зүрх сэтгэлээрээ ингэж зүгээр л би энэ амьтныг алмааргүй байгаад алахгүй байж болно шүү дээ бас те тийм энэ сонголт нь бол одоо яг юм үнэн зүйл юм байна л да. Нөгөө нэг ямар одоо ээж гэдэг хүн хүүхдэд ч айгүй хэрэгтэй болохоор дандаа энүүгэрч иш ойлгуулдаг байсан юм шиг санагдлаа. Нөгөө нэг ээжийнхээ үгэнд орохгүй авал ээж нь ингээд нөгөө хөхөө болоод яваад өгдөг шүү энэ гэж айгүй хэлдэгсэн тий.
За бас нэг буруу ойлголт байна. Баавгай бүх өвлийг сэрэхгүйгээр унтдаг. Тэгж өнгөрөөдөг гэж бид бас хичээнд ороод тэгэл хэдэн сар байж гарч ирдэг гэж боддог тийм. Тэгээ одоо өөстө ядрахаараа бараг тэний баавга шиг сайхан иччихэнсэн гэж хүртэл яригддаг. За гэрээсээ гардггүй нэг баавга шиг иччихлээ гэж ярьдаг тийм. Тэгэхээр энд бас нэг буруу ойлголт байна. За ер нь л бид баавгаг агуу нүхэндээ ороод бүх өвлийг хөдөлгөөнгүй бүр сэрэхгүйгээр тэр чигээр нам унтаад дулаан орхоор л гараад ирдэг юм шиг боддог. За үнэндээ бол баавга нь торпор гэж нэрлэгддэг тийм хөнгөн төрлийн өвлийн ичэнд ордог. Орхон ордог. За гэхдээ энэ үедээ бол бодисын солилцоонууд ашраад за бие физиологийн хувьдаас өөрчлөлт ордог бахан зүрхний цохилт багасч биеийн температур бага зэрэг буурдагч анхаарал сэрэмж бол алддаг юм байна. За яг хоо ерөнхийдөө нэг юм горим нь өөрчлөгддөг юм шиг надад санагдсан. Тэгээд баавгаа сэрж ус уух. За тэгээ хадгалсан хоолоо идэх, хөдөлгөөн хийх бүрэн боломжтой байдалд байдаг. Тэгээд сэрж чадхаарг унтдаг юм бол ерөөсөө байхгүй. За тэгээ их баавгаа бол бамбруушинда анхаарал тавихын тулд бүр байнга сэрж идэг. Яг л хөхүүл хөвгттэй ээж шиг. За тийм болохоор баавгаа бүх өвлийг яг жинхнээсээ ичдэг амьтад шиг одоо тасралтгүй унтдаг гэж одоо бодож болохгүй. Тэдний өвлийн нойр нь ерөөсөө улирлын идэхгүй байдал гэж ойлгож болно. Хөдөлгөөний удаашралт төдий юм байна. За энэ нь тэдэнд одоо маш хүнд өвлийг даван туулах, тэгээ өөрийгөө болон цулцгаан хамгаалах ийм боломж олгож идэг. За тийм манай Монголын говь зүйлд амьдардаг бас нэлээд ховордож байгаа одоо нэг арай гайг болж байгаа өөрхөн мазалаа баага байдаг шүү дээ. Тэд бол харин жилийн аль ч үйлрэлт хамаагүй өөрийнхөө тэр энергийг хадгалахын тулд торпор буюу тэр хөнгөн үүрэнд бол орж ичээнд орж байдаг. Одоо аль ч үйлрэлт тэгж байж чаддаг бас юм тийм байна. За энэ буруу ойлголтоо өөрчлөе. Харин цагаан багааны нэг кино үзсэн чи ичээндээ яг ингээд бүрэн иччихгүй байсан юм а тэр гайхшрал маань одоо л гарч байна. За зөгийн хатгасныхаа дараа өгдөг гэж бид нэр ярьдаг аа. Яг тэгж бодож нэг хатгаал өгдөг гэд. За үнэн хэрэгтээ бол бүх зөгийн хатгасныхаа дараа өгдөггүй. За зөвхөн балт зөгийн болон зарим бусад төрлөн л ингэж өгдөг. Яагаад тэр зарим нь үхээд байгаа гэхээр дэгэ мэт бүтцтэй одоо юм хатгууртай бөгөөд арьсан дотор ингэж гацаад буцаагаад одоо хатгуураа татхад зөгийн гидс болон хорийн булчирхай зэрэг дотоод эрхтнийг нь хатгаад суглагтаа бүр ингээд хатаа гаргачихдаг. Ямар хэцүү юм бэ те. Тийм загасны тэгэ шиг юм байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор одоо зөгийн өвлийн шалтгаан болдог. За зөгийн бол маш олон төрөл байгаа. Бусад олон зөгийн төрөл зүйл жишээлбэл Bumblebee гэдэг хөрхэн зөгийн байгаа. Carpenter bee зэрэг нь болохоор юм гөлгөр дэгээгүй хатгах хатгууртай болох учраас хэд хэдэн удаа хатгсан ч гэсэн өөрсдийнх нь хувьд одоо гэмтэлгүй бөгөөд одоо огт өгдөггүй байх нэ. Тэгэхээр одоо цөөхөн зүйлийн зөгийн дээр л тэгж яригддаг байх нь. За үүн дээр нэмж хэлэхэд бас Stingless bee гэж байгаа. Тэгэхээр энэ болохоор огт хатгуургүй юм зөгийн байдаг тий. Бид нэр ингээ шал дэмий хатгууртай юм болоо гэдэг нэг айгаад тавс буу юм болдог шин. Тэгсэн чинь нөгөөх нь бас хатгуургүй одоо энэ Stingless bee-г хараа мэддэг хүн байвал энэ одоо тий хатахгүй миний хүү гэдэг тий тайлбарлаж өгөх. Эрвэхээтэй харьцаж байгаа юм шиг харьцмаар байна шүү дээ. Ямар үт юм болоо. Тэгээ нэмэх нь нөгөө эрд зөгийн бас хатгуургүй байдаг. Тэгэхээр бид нар одоо айцсаа бол ерөнхийдөө нэг 50% аваа хийж хэрэгтэй тий. Ямар хөөрх юм бэ? За тэгвэл бас бүгдийг үзье ядаад яг алаад чайждгүй маань ч бас өөр их сүрлэг айгу сүртэй амтна шүү дээ. Их айдаг юм харахаараа өстө давсал гэдэг дээ. Тийм шүү дээ. Бас нүүр амдаа хатгалчвал хэцүү шүү дээ. Зөгийн бол зарж ангис баталгаа гэсэн чинь нүдэн хавдсан зэрэг болдог шиг дээ. За дахиануудын ай санамж муу тэнэг гэдэг ойлголт байдаг. Чи ингэж сонсч байсан уу? Сонсч байсан дахиа шиг гэж. Дахиа шиг тархитай энтер гэдэг. Тэнэг дахиа шиг юм чин гэд би бас зөндөө сонсч байсан. Тэгээ одоо яагаад нэрээ одоо тэнхэр нь дуудаад идэм бол гэд энэ ойлголтоо бас өөрчлөх боломж гарлаа. За яг үүнд бол дахианууд бүр маш ухаалаг шууд гэж шүү. Ой санамж асуудал шийдвэрлэх чадвартай. За тэгээ дахианууд 100-аас дээш нүүр царай таньж мэддэг. Гүр зарим хүмүүсээс дээр. Тийм надаас дээр юм байна. Би ч одоо хүний царайг харчаад ингээ нэр нь орж ирэхгүй нэлээд тондлын хувьд бол энэ дахианаас л тасанд оруулж байгаа. За хүний болоод босож шуудын нүүр царайг таньдаг нь одоо туршилтын судалгаагаар харагдчихжээ. За энэ нь бол тэдний нийгмийн харилцаанд маш их хэрэг болдгоо. За бүлгийн доторх гишүүдэд танин за дистаралал бүр статусаа тогтоох боломжийг өгдөг. Эдний дунд бас тийм байр суурь яасан юм байх нь байна. За тэгээ мөн урьдчилан төлөвлөх чадвартай. Зарим дахиад хоолоо хадгалаад дараа идэхээр бүр бэлтгэж орхиж чаддаг. Тэгэхээр энэ маш тийм зохион байгуулалттай.
Ийм амтан байгаа байхгүй. За эдгээрээс нь харахад бол дахианууд гаднаасаа мангар юм шиг харагддаг юм баг та. Ер нь ингээд хүмүүсийн дүгнэлтээр бол ингээд тэгж хэлүүлээд байгаа боловч яг үнэндээ харагддгаас бүр хамаагүй илүү ухаантай амтд гэдэг нь нотлогдоод байна. За. Аха. Маш сайхан мэдээ сонслоо. Дахианы өмнөөс их баяртай байна. За одоо хүмүүсийн бас нэг нэгдлэг төрөлдөг бол одоо хүн сармагчтнаас үүссэн гэдэг ийм яриа байдаг. За энэ бол өргөн тархсан ойлголт гэсэн үнэн хэрэгтэй бас яг шууд тэгж хэлэхэд бол буруу ойлголт. Одоо энэ нарийн ярих юм бол одоо ингээд задлаа л да. Яг бичнээс үүссэн ч гэж бас ярьдаг те. Сармагчин бич хоёр ч юм бол нэгэн сүултээ нэгэн сүулгүйгээ өөр байгаа. За хүн болон орчин үеийн сармагчингууд мичнүүд бүгд нийтлэг өвөг эцэгтэй бөгөөд тэр өвөг хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан. Энэ өвөг нь хүнч биш, сармагчинч биш, мичч биш, харин тусдаа төрөл зүйлийн амьтан. За энгийнээр тайлбарлавал хүн мич сармагчин бол нэг эмээ өвөөгийн ач зээнаар тэр дундаа шимпанзе мэтийн мичнүүд бараг одоо нэг аав ээжээс гарсан ах トゥ айгүй олон сая жилийн юг хэлж байгаа штэ тий. Нэг аав ээжээс гарсан ах トゥ гэсэн үг. За сармагчдод одоо бүр үеэлүүд арай жоохон холих гэх тийм үү. Тийм болж таарах нь. Тэгээд энийг бас нэг замын салаа шиг зүйрлэх юм бол нэгэн замаар явж байсан нэг өвөг амтан байна бидэнд тий. За 6-8 сая жилийн өмнө тэр зам хоёр тишээ салаалсан. За нэг чигт нь бол одоо хүн болж ингэж хүн болж хурж хувьссан болвол нөгөө чигт нь шимпанзе мич рүү хүртэл одоо ингэж хувьссан буюу бид нар мичнээс үүсээгүй. Тийм. Одоо нэг өвөг эцгээс ингээд салж явах зандаа нэг нь арай хүн шиг болоо те нэг нь одоо орчин нөхцөлийн юунаас шалтгаалтын арай мичиг болоод гэдэг юм уу ингэж хувирсан байдаг. За тэгээд хоёр зам дахин бие даасан энэ хөгжлийн ингэж түүхтэй болсон байдаг. Тэгэхээр хүн рүү чиглэсэн игнэг hominin sub family гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эртний хүний өвөг за холбогдсон төрөл зүйлийг ингэж агуулдаг. За энэ ойлголтоос харахад хүн сармагчтаас одоо үүссэн гэдэг ойлголтыг бол хэдүүлээ одооноос эхлээд нэг өвгтэй гэж ярих нь бол шинжлэх ухааны хувьд зүйтэй. Гэхдээ үнийг саяхан мэдээд байгаа юм биш. Бүр Дарвины нөгөө нэг эволюцийн хуулийн дээр л нэг өвгтэй гэж ингэж уг нь оруулсан байдаг. Гэхдээ бид нэр мичнээс гаралтай гэдэг зүйлийг бас санамсаргүй байдлаар юм уу нэг жоохон нарийн деталийг орхичхоор ингээд мичнээс гаралтай юм шиг болоо яригдаа явцдаг. За тэгвэл энэ ойлголтыг одоо инхүү залруулж байна. Наа задалж ярьсан чайг таалагдлаа нөгөө саяхан нэг амттын юу болсон шүү дээ. Зоопарк болоод хүмүүс аягүй хэрэг үзэхэд бас стори постн дээрээс аягүй гарсан. Өвөг эцэгтэйгээ зураг авахуулаад энэ төргээс аргачлалтай авахулсан тий. Тэр ойлголтоо бүгдээрээ засъя. За одоо энэ бас их сонио ойлголтоо. Энэ бидний бас удаан төвөрлөлдсөн. За магадгүй маш олон хүн одоо ч гэсэн төвөрлөлцөөр байгаа ойлголт. Бух улаан өнгө харахаараа ууралдаг гэдэг ойлголт байдаг тий. Одоо нөгөө улаан өнгийн алчуурын гисгсрэл бухан улангасаж ирээл нөгөө нэг улаан давууг нь харангутлаа улам уурлал дайраад байдаг тий. Үгүй мүү. Их сонио. Ингэнэ ерөөсөө бид угаасаа л кинон дээрээс бүх юм дээрээс янз бүрийн үзүүлбэр бичлэг бүх юм дээрээс улаан далбаанаас улаан далбаа хараад л уурлаа дайраад байгаа бухыг харж идэг. За Испани одоо энэ бухын тулаан, домог, зурагт зохиол болон кинон дээрээс одоо харсан бидний буруу ойлголт юм байна. За яг үнэн хэрэгтэй бол бух улаан өнгийг ялгаж чадахгүй гэж. Тэгэхээр өнгөний хараа одоо яг нохотой адилхан одоо улаан болоод ногоон өнгийг ялгахгүй байгаа. За тэгэхээр бухны уурлах шалтгаан улаан өнгө бол биш болчлаа тий. Тэгэхээр юу юм бэ гэхээр одоо тэр далбааны хөдөлгөөний хэв маяг ингээд намирцаад байгаа. Уурын хүргээд байгаа. Намираад дургууг нь хүргээд идэг гинэ. Их сайн. Энэ нь бухыг өдөөд идэг. Тэгээд за улаан өнгө бол ерөөсөө зүгээр яг тэнд досол аваар юм хум гарах барих цусны толб үүсэх тэр мэтийг хаасан жоохон тийм драматик юм улаан юм байна. Тийм сүртэй зүгээр үг сонгосон илэрхийлдэг ч юм уу тийм байдлаараа бид улаан өнгийг бух уралдаг гэд бодчих. За тэгээд дэвэгдэж байгаа тэр далбаа даав буюу одоо бие болоо өөрийнхөө байр суурийг хамгаалж байгаа тэр одоо буханд одоо байгалаас өгөгдсөн зан төрхийг нь өдөөгөөд тэгээд дайрах мөргөх оролдлого хийхэд хүргэдэг. За энэ тэдний аюулт хариу үйлдэл үзүүлэх мэдээж одоо байгалийн механизм явагдаж байна. Тэрнээс даав ямар өнгөтэй байх нь бол ямар ч хамаагүй. За хэрвээ танд боломж олдвол та цагаан даав ингээд үзээрэй. Тэгээд араа өөрөө даана гэвэл тэгээд цагаан руу ч дайрнаа. Мэдчихлээ. Тийм байт юм байна. Хоёлаа нэг мэдээлэл хүргэх үү, хамтран ажиллаж танилцуулах уу? За хамтран ажиллагчаар танилцуулж. За бидний нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар
Спортын хувцсыг Америкээс үрэтэ Заяа спорт шоп маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр бидний бүр хизээний танил болсон. Манай Заяагийн спорт барааны дэлгүүр бол одоо бүх бараага Америкийн нэгдсэн улс болон Англиас авчирдгаараа давуу талтай Заяа маань бүр өөрөө явж шилж сонгож хамгийн яасан хийсэн бүх гоё брэндүүдийг бидэнд баталгаатайгаар оригиналаар нь оруулж ирдэг. Тэгэхээр Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland гэх мэт одоо North Face гэх юм бидний мэдих бүх одоо шилдэг брэндүүдийн спортын болоод өдөр тутмын гутал хувцас хэрэглэлүүдийг бас айгүй гой сүгнэрүүд гоё юмнуудаас байдаг. Заяа спорт шопд очих юм бол витаминууд хүртэл байдаг. Ер нь авч болохоор бүх юм байдаг те. За маш боломжийн хянд үнээр бидэнд санал болгодгоо. Тэгэхээр Заяагийн манд дэлгүүрийн байр шил өөрчлөгдсөн байгаа. Өмнө нь бол одоо нөгөө Наутилийн тэр хавьд байдаг байсан бол одоо нисдэг машины замын эсрэг талд маргад төвгөө байж байгаа. Тэнд Заяа спорт шоп гэд хаяг нь харагдана. За Facebook хаяг нь бол Заяа спорт шоп гэд одоо латинаар бичгээд гараад ирнэ. 88 тэгтэг 91 92 утасны дугаараар нь лавлж болно. За өөрийнхөө арьс майр өмсгөл одоо сайза маш найдвартай мэдж байгаа бол та Заяа спорт шоптой холбогдоод хүргэл дээр авах бүрэн боломжтой. Дээрээс нь одоо Store Pay, Social Pay юу гэдгийг те нөгөө зээлийн аппликейшнууд дэлгүүрт нь одоо бүгд байгаа шүү. Та нар маань 4% төлөх бүрэн боломжтой. Тэгээд нэвтрүүлгийг дэмжиж ажилтдаг Заяа спорт шоптой баярлалаа. За дараагийн буруу ойлголт бол нохооны ам хүнийхээс цэвэрхэн байдаг гэдэг ойлголт байна. Тэгээд нохоод тижээдэг хүмүүсийн итгэмээр санагддаг нэгэн ташаа ойлголт энэ байгаад байгаа. Одоо муур тижээдэг бид нар ч гэсэн бас тий бас тэгж уруулам гинэ ер нь ингээд нэг үнсэж инхрийлэхтэй бас ам хамарт нь ойртон тий тиймэрхүү юмнууд бас их түгээмэл байдаг. Тэгээд за гайгүй гэж одоо боддог тий зарим нь бүр одоо хүнийхээс цэвэрхэн гэж боддог байна. Гэтэл зарим хүн нохооны шүлс шарах этгээд эдгээдэг гэж боддог. Тэгээд одоо шархан дээрээ долоолгодог ч юм одоо хүн чинь бас сонин юм сэтгэн штэ. За гэвч одоо бод байдал дээр нохоо аманд маш олон төрлийн юм бичил биетэн бактериуд ингэж яг амьдарч байдаг. Одоо хүнийхээс арай өөр төрлийн ч юм уу те. Хүний аманд байдаггүй. Тэдгээрийн донд за энэ латин нэршлиг хэлнэ. Pasteurella болон Salmonella зэрэг одоо хүний биед халдвар үүсгэж чадах бас ийм бактериуд байдаг. Одоо шархтай мархтай газараа долоолох юм бол тэр шууд өрсөл үүсгэнэ гэсэн үг л дээ. Тэгээд нохооны шүлс зарим бактери эсрэг бодис агуулдаг. Гэхдээ энэ нь амыг бүрэн ариун болгож чаддгүй. Хүний ам ч гэсэн бас яг зарим нөгөө бактерийг арилгах одоо тийм антибиотик чанартай бодис байдаг. Гэхдээ энэ нь болохоор ингээд маш одоо тийм эмчилгээний түвшинд биш гэх юм уу. Ингээд маш бага төрлийн л одоо бактерид арай нэг маш бага байдаг л гэсэн үг ер нь тийм. Тэр нь жөрөөс итгэж ингэж болохгүй л дээ. За тэгэхээр нохой мах идэх, яс мэрэх, бие долоох зэрэгт тохирсон амны орчинтэй. Тиймээс одоо бидний амтай харьцуулахад баг илүү бохор одоо байх юм л магадлал нь илүү. За иймээс нохоо үнэхээр үнэн чайр татам амтан ч гэлээ яг амны ариун цэврийг одоо хүнийхээс илүү үж итгэх нь шинжлэх ухааны ямар нэгэн үндэс байхгүй. Нохоо болон хүний хооллолт биологиос шалтгаалan амны хөндийн бичил биетүүдийг одоо амьдрах орчин нь одоо маш ялгаатай байдаг учраас цэвэр гэдэг үг аль алинд нь тохиромжгүй хамаарахгүй одоо харин одоо өөрийн төрөл зүйлд зөгцсөн л гэсэн ийм санаатай байдаг бахнэ. Тэгэхээр нохооны ам ч гэсэн бас адилхан бактери үржиж өсч байдаг орчин байх нь. Тийм байна. Гэр бүлийн нэг гишүүнээ болгоод хайрлж идэг хүмүүс маань бас ялах няраа хөвгттэй те. Одоо тийм бол бас ер нь бол шинжлэх ухаанчаар юмдаа хандсан дээр юм байна. Манайхан бас шүлстэй холбоотой олон юм бид юм шүү нөө хөмсгөндөө шүлсээ төрхий төтгөө ургадаг гэдэл байдгийн тэр одоо бас үндэслэлтэй юу сонин шүү. Одоо бодоход их сонин шүү. За бас нэг сонин ойлголт байна. За алтан загас 3 секундын ой санамжтай. За ер нь ямар загасны ой санамжтай юм бэ гэж сонсчихсан уу? Зөвхөн сонсчихсан тий. Алтан загас гэдээ ороод ирэнгүүт би бол итгэхгүй байгаа. Яг загас гэхээр итгэчээд байгаа. Нөгөө хүндэт өвгөө авах минь гэд ирэх болгонд нь санаад байгаа тэр 3 секундтэй хочиргүй гэж бодчиход байгаа. За энэ ойлголт за магадгүй нөгөө хуучин үзүүрийн тоглоом за нэг хэвийн одоо тойроод сэлээд байгаа тэр нэг л байдлаараа сэлээд байгаа алтан загасыг харуулдаг Google-ийн киноноос үүссэн байж магадгүй юм. За ер нь бол ингээд яагаад үүснэ мэддэхгүй ч гүйчирдлэг байна л да. За хүмүүс алтан загас 3 секундээс илүү зүйл санаж чадахгүй гэж бодоод бүр мартамхаа нэгнээ оо загасны ой санамжтай алтан загас шиг ой санамжтай бэ энэ төргээ загиндаг үе байдаг. За тэгсэн үгүй юм байна. За бүр судалгаагаар шүү. Алтан загас сараар хэмжигдэх урт хугацааны ойтой болох нь бас тогтоогдсон. За яг хуу загас бол ер нь ой санамжийн богинохон боловч
3 секунд бол биш. Энд одоо алтан загсал гэхэд сараар хэмжигдэх урт хугацааны ойтой байна. За тэднийг туршилтын орчинд одоо дохио, гэрэл, дуу аваа, за хэлбэр дүрсч гэдэг юм уу тийм зэрэгт хариу үйлдэл үзүүлж байгаагаар сургаад за тэгээ хэдэн 7 хоног зарим тохиолдолд одоо бүр хэдэн сар дараалан тэр зүйлсийг санаж ялгаж чадж байгаагаар нь энэ судалгаа бас баталсан юм байна. Жишээлбэл одоо эрдэмтэд нэг туршилтанд одоо алтан загсыг яг ингээ хонх дуургаад тэгээд хоол өгөөд хонх дуургаад хоол өгч туршилтанд оруулсан юм байна. За тэгээ бүр сар гарны дараа хонх дуурах гээд хоол идэх гээд ирж байгаа байдлаар тэр бол нөгөө идгээд ой санамж байна гэдгээр нь бас баталсан юм байна. Тэгээд эднэр бол одоо усан орчиндөө ургамал, чулуу, гэрэлтэд одоо урсгалын чиглэлч гэдэг юм уу маш их зүйлийг санаж одоо амьдрах орчноо нүдэлж амьдрах шаардлагатай. Тэгэхээр энэ чадвар нь зэрлэг байгальд эдэж тэжээлээ олох, аюулаас зайлсхийх, тэгээд нийгмийн холбоогоо хадгалах мэдээж одоо чухал хэрэгсэл нэг юм. За орчин үеийн биологийн судалгаанд алтан загсыг суралцах, дасан зохицох одоо энэ чадварыг судлах туршилтын организм болгоод ашиглаж байна. Учир нь бол тэдний мэдрэлийн тогтолцоо яг хөө энгийн байдал хэрнээ мэдээлэл хадгалах, суралцах, зан дүрхийн өөрчлөлтөөр одоо илэрхий хариу үзүүлэх чадвар нь маш тодорхой юм гэж үзээд бас тэгээ судалж байгаа юм байна. Ийм хөөрхөн бас чадварлаг юмтай байна. Одоо сая бүр нэг амт санаанд орж ирсэн энэ төр болохгүй байлаа. Дори Дори маань ерөөсөө хөөрхөн тэр яг тэр Дори шиг бодд юм чи сая юу гэсэн бэ гэд нэг тийм амар хөөрхөн үзэхэд айгүй хөөрхөн тий. Дори шиг гэж боддог байсан чинь зүгээр бүх загас нь ямар шиг л байсан юм биш та алтан загас чинь санаж ирсэн байна. Дори бүр хайр тий. За яст мэлхий хуйгаа тайлж чаддаг гэдэг одоо юм буруу ойлголт байдгаа. Одоо би бас ингээд санахад багт ингээд ягаад чи яст мэлхийнүүд ингээд хуйгнаасаа гарч мараад те хуйгаа үүрж мүрээд ингээд яваад идэх хүүхдүүд ингээд наслуулсан даа. Тэгэд сүүлийн үед бас нөгөө амттай кино үзэхээр яг нөгөө амтын аягуусаа анзаардаг. Тэгсэн чинь одоо буруу зөрүү ойлголттой одоо тий иймэрхүү юм бас их гардгийм байх. Жишээлбэл одоо Жуманжи 2-ыг би өчигдөр үзлээ л дээ. Тэгсэн чинь нөгөө хипо чинь одоо хүнийг барьж идэж явах ч юм уу тий. Тэгмээ тэн дээр чи ингээ яг нарийн учрыг ойлгохгүй ингээ жоохон буруу ойлголт төрчих гээд идэм биш тий. Тэгэхээр энэ яст мэлхий одоо хүүхэлтийн кинонуудаас бас ингээ ер нь л хүүхэлтийн киноноос бүх юм болдгийм биш үү. Яст мэлхий хоёрын зүгээр нэг одоо гадуур бүрхүүл биш. Харин тэдний арга ясны нэг хэсэг нь одоо байдаг бахан. Тэдний нуруу болон хавирга яс хуягтайгаа нийлж ингэж ургасан байдаг. Одоо бидний хавирга чинь нийлээд ингээ хоошоо нь хуйг болсон гэсэн үг юм л да. Тэгэхээр одоо хуйгаа арьсан дээрх хамгаалт биш харин биеийн одоо ясны бүтэц нэгдсэн одоо нэг юм зүйл юм байна. Тэгэхээр түүнийг одоо тайлах юм уу дотоод эрхтнүүдийг тайлна гэх юм бол дотоод эрхтнүүдийн бүр ингэж те урахтай адил амь насанд нь шууд одоо үхэл төрөх юм аюултай. За хуйг нь яст мэлхийн бид амьд мэдрэмтгий цусны судас мэдрэлийн эсүүдтэй холбоотой юм бүтэц юм гэж байгаа. Одоо хүний нөгөө хумс шүд шиг те тэгэхээр энэ нь бол одоо маш юм мэдрэмтгий за гэмтэл авах юм бол одоо те хүний юу шиг л адилхан гэж өвдөн. За хуйг нь тэдний амьдралын салшгүй нэг хэсэг амьд бам бай. Ясны бүрэлдэхүүн бас тэдний одоо хамгаалтын систем бас мэдээж болж өгдөг. За яст мэлхий хуйгаа тайлж чаддаг гэх ойлголт нь одоо тий хүүхэлдэйн хүний дүрсэл байж болох ч бодит амьдрал дээр яст мэлхийн хувьд энэ хуйг гэдэг нь одоо биетэй нэгтгсэн одоо арга яс амьдралынхын салшгүй нэг юм хэсэг байдаг байх нэ. За энэ бас маш буруу ойлголт шүү. Нөгөө энэ ингээд яс юм шиг те тустай ойлголт юм шиг байгаад нөгөө яст мэлхийнийхаа жижигхэн ийм хөөрхөн жижигхэн байхад нь ингээд будаад хайцсан. Тэгээд тэрийг алдсан. Тэгээ маш олон жилийн дараа олдсон чинь ингээд айгүй муухай хэлбэртэй ургаад яг нөгөө будсан доороо ингээд шигдэд орцсноор олдсон байсан. Тэгэхээр тэр чинь нөгөө маш их ийм агарын солилцоо, маш их мэдрэлийн эсүүд байгаа гэдгийг бодолцохгүйгээр харин гойж чимэглэж харцсан байж шүү дээ тий. Манайхаа 3 яст мэлхийтэй л те. Тэгээ манай хүүхэд ингээд анх энэ ингээс салах уугүй юу гэд ингээд те дээр нэг юм байгаад хахаар сонио харагдаад байна штэ. Ер чинь нөгөө нэг ихэнх кампнд тийм дээр нь яс байдгүй болохоор те. Одоо тэгээ яг хүн бас эхний одоо анхны бодлоор бас тэгж бодож болох юм шиг байгаа юм. Тэ ястаа тусдаа цонхоо үрцэн юм шиг харагдаад байна л да те. Арга үрцэн юм шиг те. За бидэнд бас нэг буруу ойлголт байд юм байна. Пингвин, цагаан баавга хоёр хамт амьдардаг гэсэн ойлголт. За энэ их тийм сонин зүйлүүдээс бидэнд бас л нөгөө хүүхэлдэйн кино, баярын зурагт хуудснууд ч гэдэг юм уу тийм зүйл дээр пингвинүүд мөсөн дээр хөлхөд хажууд нь цагаан баавга алхаж байгаа тийм дүр зураг олонтаа харагддаг. Тэгэхээр одоо энэ маш зохиомол за бодит амьдралаас бүр хэтэрхий хол боломжгүй дүрслэлийг бидэнд бас дасал болгожээ.
За пингвинүүд бол одоо бөмбөрцгийн өмнөд хагаст, гол төлөв Антарктид, Өмнөд Америк, Өмнөд Африк, Австрали орчинд амьдарч байгаа амьтан байна тий. Тэгэхэд одоо цагаан баавгай бол бүр эсрэг туйлд, хойд туйлын бүс нутагт Арктикт амьдарч байна тий. Тэгэхээр одоо тэдний амьдрах орчин хоорондоо бол одоо бүр мянган километрийн зайтай байдаг болохоор байгаль дээр энэ хоёр одоо бие биенийг хизээж харахгүй амьдардаг. Тэгэхэд нэр үнэхээр л хамт байгаагаар дүрсэлсэн зураг маш их байдаг шүү. Тийм шүү. Яг тэр анх тэр зургийг санаачилсан яг юу бодож ирсэн юм бэ? Ингэж олон хүнийг төрөлдүүлнэ гэдгээ гэж. За тэгэхээр байгаль дээр таарах боломжгүй. Тэгээ энэ төөрөгдөл үүсэж байгаа шалтгаан магадгүй одоос пингвин, цагаан баавгай хоёр хоёулаа одоо цас мөстэй орчны бэлэг тэмдэг гэж харагддаг норшиж байгаа шиг байна. Тийм болохоор одоо кино зураг дээр одоо тэднийг хамт дүрслэх юм бол туйлын амьтад гэсэн сэтгэлийг төрүүлэх зорилгоор магадгүй анх удагаар сэтжижсэн болов. Тэгээ бодит амьдрал дээр бол пингвинүүд далайн эрэг дагаа осор том сүргээрээ амьдрал, загас, крил зэрэг одоо эдэртэй жилээрээ хооллоод амьдарч байхад цагаан баавганууд маань бол Арктикийн мөсөн тундэрт бие дагаад амьдарч байна. Далайн хав агнаж одоо амьдралаа залгуулад тусдаа аж төрж байна. Тэгээ зөвхөн амьтны хүрээлэнд л одоо тий боломж ивэл таарлах боломжтой хэзээ ч таарлдаггүй амьтдаг бүгдээрээ нэг ижил юм шиг ойлгох бас байлаа. Тий одоо бас пингвинийг зөвхөн нөгөө цас мөстэй газар амьдардаг гэж бодоод байдаг. Тэгтэл нөгөө ойн ширэнгэн газар бас амьдардаг. Мегалоник пингвин гэдэг бас байдаг тий. Сүүлд бас нэг гоё пингвин тэжээж байгаа нэг багшийн тухай нэг кино гарсан байсан юм аа. Тэрэн дээрээс бас пингвиний тухай аюу гоё ойлголтыг авсан. Нөгөө нэг тэр амьдарж байгаа орчин бидний төсөөлөөс шал өөр байгаад идэг тий. За дараагийн нэг зүйл бол усны үхрийг одоо бид нэр дөлгөөхөн хөөрдөм амтан гэж боддог. Нөгөө захим сувгууд дээр болохоор усны үхэр нь усан дотроо хөвж байгаа ч юм уу, тар ус бүхлээр нь бутталж идэж байгаа юм хөөрдөм бичлэгүүд одоо хөвчлэн байдаг болохоор л тэгж бодоод байна л та. Гэвч одоо энэ 54 төрхөнд бодит байдлаас бас нэлээд өөр юм байна. За усны үхэр бол энэ Африкийн хамгийн аюултай том амьтдын нэг бөгөөд жил бүр 500-аас 700 гаруй хүний амь насыг хороодог. За зарим жилд бүр 2000 хүртэлх одоо хүний амь насанд хүрдэг гэдэг ийм мэдээлэл байт юм байна. Өөе би яста маш буруу ойлгодог юм. Би энийг одоо бүр нэг хүн рүү явуулдаг. Стикер болгож ашигладаг байх надад үнэхээр өөрхөн харагддаг байхгүй баа амбаагаад юу вэ? Тэгээ бид нар чинь нөгөө нэг зүгээр юм томоотой амтан гэдэг нөгөө нийтлэг ойлголттой байтал харуул одоо бид нар хайц цухтаахгүй ш тий. Тэгтэл яг үндэ тийм байна. Тэгээ усны үхэр бол одоо усан орчиндөө маш мэдрэмтгий түүнийг хамгаалах нөгөө эзэмшил нутгийн зан төрхтэй. Тэрнээсээ бас болтог байна. Тэдний биеийн урт нь дунджаар 3-аас 5 м гэдэг ч одоо юу вэ баг тий. Би аюу амар өндөр байгаа байхгүй юу. Жиний 1.5-аас 3.5 тонн хүрдэг асар том биетэй ч одоо хуурай газарт цагт 30 км хүртэл хурдтай гүйж чаддаг. Бас нэлээд хурдан. Хүнийг бол дорног үүсгэхээр холоор гэсэн бэ. Яа н усны үхрийг жоохон муугаар ярьчлаа тэ за яг. Үгүй тийм идэгтэй байхгүй гимгүү царайтай. Усны үхрийн хамгийн аюултай зэвсэг бол түүний хасар хүчтэй эрүү гэж явдаг. Тэр нь одоо амтны ертөнцтэй их алтартай 50 см хүртэл ургадаг юм одоо шүттэй соёотой гэх юм уу. За эр усны үхэрт 50 санж гэдэг чинь чи бодлоо. Миний толгой 20 санж гэдэг чинь тий. Бүр хоёр нугалаад ийм урт тий. Ийм соёо одоо байна гэж утгаар. Гэтэ яг энэ нөгөө ил гарсан хэсэг нь бол биш л дээ. Яг ясан дотроо байгаа урт нь нийлж байгаа шүү. Тэгээ 36 хүртэл шүттэй. Одоо зарим нь бүр 40 шүттэй байдаг тий. Зөвний дотор энэ соёо шиг урт махир доод иргэнд байрладаг энэ нь бол одоо хамгаалах тултахад хэрэгэлдэг. За тэгээд тасралтгүй ургадаг нөгөө мэрэгч амтны шүтчиг тийм онцлогтой юм байлээ. Тэгээ судалгаагаар усны үхрийн эрүү ойролцоогоор 8200 ньютон орчим даралттай хазалт үзүүлдэг гэж байгаа юм. За энэ нь матрихаас одоо дутуугүй үзүүлэлт матар чинь бараг номер 1-т явж идэг болов. Тэгэхэд одоо ийм хүчтэй эрүүн төмөр саваа нугалж завны модон их биеийг энэ төр асуудалгүй шууд ингээд тэг чихэр бицэлж байгаа юм шиг ингээд бяцлаа хийдэг байх нь л те. Тэгээ усны үхрийн хазалтын даралт бол одоо матрын дараа дэлхийд бараг 2 юм 3 дугаарт ингэж бичигдгээс хүчтэйтэй тооцогддог. Зүгээр амнаас нь л айх хэрэгтэй. Тэгээд нөгөө сав төмөр нугалдаг энэ төр гэдэг нь одоо туршилтаар баталгаажсан ийм зүйл юм билээ. Тэгээд эр усны үхэр голын эрэг болон өөрийн эзэмшил нутаг дэвсгэрээ хамгаалж бусад амьтдыг довтлон туух юм догшин зан төрхтэй. За харин эм усны үхэр одоо зулцгаа хамгаалахын тулд ямар ч амьтанд тэр дундаа завтай үнэр бол ингээд шууд довтолдог. Ер нь хөөхгөл энэ тийм харагдахаар за тэд усанд 5-6 минут амьсгалаа барьж чаддаг.
гэдэг нь бас урт хугацаа. За энэ нь яг матар шиг усан дороос гэнэт гарч ирж довтлоход ийм одоо тохиромжтой чадвар ямар ч усны үхэр харагдахгүй байсан тий гараад ирэх нэ. Тэгэхээр тиймээс ийм усны үхрийг 50 дүлгөөхөн ийм дүр төрхтэй боловч үнэндээ одоо маш хүчтэй, нэмхэн догшин, зан төрхтэй юм амтан. За дүлгөөхөн гэхээс илүү ер нь бол догшин гэдэг үг илүү бодтой гэж нийцгээр амтан байна. За нөгөө нэг нэвтрүүлгийн цагт бас гадаг учраас би амжаад бас нэг маш буруу ойлголтыг засаад хэлчихье гэж бодлоо. Сарсан баг байхад цус сордог гэдэг ойлголтыг засъя. За одоо маш олон хүн цус сордог гэдэг ойлголттой байдаг. Тэгээ шөнийн тэнгэрт нисэж байгаа сарсан баг байхаа харахаар одоо ер нь хамгийн түрүүнд тэгж ордог. За өөрөө ч их сонин эвгүй бас чих үз төрмөр төрхөлтөө тийм. За яг үнэндээ бол бараг л бүх сарсан баг байхаа ерөөсөө цус сордгоо. Энд бол ерөөсөө 1400 гаруй сарсан баг байхаа одоо төрөл зүйл байдаг. За эндээс зөвхөн 3 зүйл нь л вампир буюу одоо цусаар хоолдог. Тэгсэн мөрчлөө тэр 3 төрөл маань хүртэл хизээч хүний цус сороод идэггүй. Одоо шувууны одоо мал амтны ч юм уу цус сордог болохоос хүний цус сордог юм байхгүй юм байна. За тэгээ ихэнх сарсан баг байхаар шавж иддэг, жимс эсвэл одоо цэцгийн тоос сордог. Тэд одоо манай экосистемд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. За жишээ нь бол одоо ганцхан сарсан баг байхаар шүнжин одоо маш их шаваарлцсан зузаан шавжийг хэдэн 100 мянгаар нийтэн шумуулны тоог хянана ургамлын одоо тариалангийн ургацыг хамгаалдаг. Энэ байдлаараа экосистемд маш сайнаар нөлөөлж байна. Тэгээ жимс болон цэцгийн тоос иддэг төрлийн сарсан баг байхаа бол за бас л адил жижиг нисдэг одоо цэцэрлэгчтэл гэсэн үг байгаа байхгүй. Эдгээр үүр тоосыг тарин ургамлыг үржүүлэхэд туслана. Ингэснээр ой мод байгаль орчин тогтвортой оршиж байна. За тэгээ өмнөдөө сарсан баг байхаа шөнийн баатруу тэгээ нэг одоо вампир ч юм уу дракула гэж хэлэхээс илүүтэй бүр бэтментэй зүрлэх юм бол илүү зохимжтой. Тэгэхээр бид бас энэ амтныг буруу ойлгохгүй болий. Ер нь бол бидэнд экосистемд маш хэрэг болж байгаа амьтад бол биднийг унтчих ч гэсэн бидний амьд байгалийн төлөө экосистемийн төлөө ажилласаар байна. Адлагдаад гүтгүүлээд ч болоо ажилласаар байна тийм ээ. Тий. Бид нар нөгөө шумуулыг яах учраа олдгүй шүү дээ бас тий. Тэгтэл энэ сарсан баг байхыг тоо толгойг нь хиндэг хамгийн чухал амтан гэдэгт нь бол би сарсан баг байхад хайр зарламаар байна. За энэ түрээд одоо амьтдын тухай буруу ойлголт гүтгэлгүүдийн талаар ярилцлагыг сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон спортын хувьцыг Америкаас Заяа Спорт Shop ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 83.3 107 кс төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Ингээд амьтанд хайртай амьтдын ертөнц нэвтрүүлгийн маань үздэг. Та бүхэндээ маш их баярлалаа. Цэнгэлтэй баярлалаа. Дараагийн дугаараараа ирэх болцгоо. За тэгээд нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаачилсан банкны дансага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.